байцгаана уу? Намайг Даваасран гэдэг Улаантайгийн Улсын засгийн хамгаалалтын газрын хамгаалтын захиргаанд аялал жуулчлал сургалт сурталчилгаа орчны бүс хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. За энэ байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байна. За манай байгууллагын үндсэн зорилго бол Дархтын хотгорын байгаль, биологийн төрөл зүйл, экосистемийг унган төрхөөр нь хадгалж ирээдүйн хоочтой өвлүүлэн үлдээх ийм зорилгын хүрээнд ажилладаг. Хамгаалтын захиргааны олон чиглэлийн ажлуудын нэг нь бол сургалт сурталчилгаа байдаг. За энэ болохоор орчны бүсийн иргэд, аялагч, жуулчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрм журам, хамгаалтын захиргааны үйл ажиллагааг хамгааллын үр дүнг сурталчлан таниулах ийм чиглэлийг хэрэгжүүлж ажилладаг. За миний энэ тусгай хамгаалалтын газруудын үндэсний бахархал хуралдаад оролцох болсон зорилго нь бол залуу боловсон хүчний хувьд сурч мэдэх зүйл их байгаа. За мөн хөдөө орон нутагт ажилладаг учраас тэр болгон сургалт семинарт хамрагдах боломжгүй байдаг. Монгол эхлэл төвөөс хэрэгжүүлж байгаа энэ олон улсын байгаль хамгааллын ажлын аргачлал, сайн туршлагыг ингэж суралцах юм боломж олгож байгаа гэж харж байна. За манай хамгаалтын захиргааны хувьд 2030 он гэхэд сургалт сурталчилгаа аялал жуулчлалын ажлын хүрээнд дараах ахиц дэвшлүүд гарсан байна гэж бодож байна. За өсвөрийн байгаль хамгаалагч бүлгмийн хөтөлбөртэй болж 3 сумын эко-клубын үйл ажиллагаа идэвхтэй явагддаг болно. Энд хамгаалтын захиргааны дэргэдэх соёлын эко бус нутгийн мэдээллийн төвийн өргөтгөлийг хийх ажиллагаа явагдаж байгаа. За тэгээд ирэх ханаас бол аялагч жуулчдад бол бүх төрлийн мэдээллийг өгч үйлчлэгээ маань сайжирсан байна. За мөн хамгаалтын захиргааны дэргэдэх тэмдэг тэмдэглэгээний цээхэд тусгай хамгаалалтын газар нутгийн стандарт үе хаяг тэмдэг тэмдэглээг хийж тусгай хамгаалалтын газруудад байрлуулж аялагч жуулчдад маань мэдээлэл авах боломжоор хангагдсан байна. Явган аяллаа жин замыг стандартын дагуу шинээр 2-оос 3-ыг тогтжуулж аяллаа шинэ нэр төрөлний мэдээж явган аялал хөгжсөн байна. За өмнө нь бол хамгаалтын захиргаа маань хууль бус ан, хууль бус алт зэрэг байгаль орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хамгаалалт хяналтын ажлыг төлөв хэрэгжүүлдэг байсан бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөвшил ерөнхийдөө таслан зогссон гэж хэлж болно. Тийм учраас иргэдэд нөлөөллийн сургалт сурталчилгааны арга хэмжээг төлөв зохион байгуулж ажиллана. Ингэснээр иргэдийн байгаль хамгаалалд оролцох оролцоо нэмэгдэх юм аа. Мэргэжилтэн байгаль хамгаалагчдыг чадахжуулах, орчин үеийн дэвшилтэт технологиг ашиглах, сургалт семинарт хамрагдах энэ боломжууд хангагдаж боловсон хүчний чадвар сайжирсан байна гэж үзэж байна.